Hello guys, ийм байна. Өнөө өглөөхөн Grow Garden 2 дээр шинэ хавтад орсон байна. Энэхүү хавтад дээр нэмэгдсэн зүйлсийн талаар та нартай тайлбарлаад өгье. Энэхүү хавтад дээр шинээр нэг бит нэмэгдсэн. Тэр бит нь ямар бит вэ гэвэл Firefly. За Firefly-ны яадаг вэ гэвэл чиний garden дотор нисч явж байгаад рандом нэг ургацсан дээр ч очино. Тэгээ тэр ургацыг чинь 2 хувиар томруулна. Харин томруулах чинс нь бол 1.6%. За дараагийнх шинээр дахин нэг витер нэмэгдсэн. Ямар витер вэ гэвэл Eclipse. За Eclipse нь нэг удаадаа гарахдаа 2 минут үргэлжилнэ. Харин чиний прүүд чи Eclipse мөтөж өгөх чинс нь бол 7.1%. За хэрвээ чиний прүүд чи Eclipse мөтөж авах юм бол зарагдах хүн нь 20 дахин үржигдэх болно. За дараагийнх шинээр 3 seed нэмэгдсэн байгаа. За эхнийх нь Sun Bloom-ыг та нар seed shop-оос 110 сая шиклсээр авах боломжтой. Sun Bloom зарагдах хүн нь энгэн нь 9 сая шиклс хүрнэ. За дараагийн seed бол Star Fruit. За та нар Star Fruit-ээс seed shop-оос 315 сая шиклсээр авах боломжтой. Энгийн Star Fruit зарагдах хүн нь бол 6000 шиклс. За дараагийнх бол Eclipse Bloom seed. За Eclipse Bloom-ыг та нар seed shop-оос авах боломжгүй. Харин Moon Bloom, Sun Bloom хоёрыг хооронд нь мерж хийснээр та нар авах боломжтой. За энгийн Eclipse Bloom-ийн зарагдах хүн нь бол 12000 шиклс. За энэ хүрээд Grow Garden 2 дээр гарсан шинэ хавтадын талаар та нарт тайлбарлаж дууслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.